Орос төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2010 онд улсын хурал баталж, үндэсний төмөр замын сүлжээг шинээр 6600 км орчим барих шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд монголчууд бид үндэсний аж ахуй нэгж компаниудтай хамтран 5 толгой зүүн баян, 5 толгой гашуун сухад, зүүн баян ханг чиглэлийн нийт 1000 км орчим төмөр замыг цар тахлын хүндрэлтэй цаг үед бүтээн байгуулж, богино хугацаанд барьж чадсан нь бахархал юм. Мөн 5 толгой зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замыг улсын комиссд хүлээлгэн өглөө. Ингэснээр тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, өдөрт 9 хүртэлх галт тэрэг аялуулах боломж бүрдэж, компани орлого нэмэгдэх, нийгэм эдийн засгийн өндөр үр дүн үзүүлэх нөхцөл бүрдлээ. Өнөөдрийн байдлаар 1.4 сая тонн ачаа буюу экспортын нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, Улаанбаатар хотын утааг бууруулах шахмал түлшний түүхийн эдийг тээвэрлээд байна. Засгийн газрын шин сэргэлтийн бодлого, бомтын сэргэлтийн хүрээнд Монгол улс хэлийн экспортын төмөр замын 5 гарцтай болохоор зорж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал шивээ хүрэн сэхэ, гашуун сухад ганц мод, ханг мандал, замын үд ирээн, бичигт зүүн хатавч зэрэг боомтуудыг төмөр замаар бүгд найрамдах хятад ард улстай холбох бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох шивээ хүрэн сэхэ боомтын дэлгэмэл уртаараа 19.3 км төмөр замын ажлыг 2023 оны 5 дугаар сард эхлүүлж, энэ оны 10 дугаар сард хүлээлгэн өгөх бөгөөд мөн 8 дугаар сарда багтаан бичигт зүүн хатавч боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Зүүн босоо чиглэлийн чой болсон хөөд бичигт хүртэлх төмөр зам нь бичигт зүүн хатавч боомтоор дамжин Хятад, Монгол, Орос 3 улсыг холбосон хамгийн дөт эдийн засгийн коридорын төмөр зам болох стратегийн онцгой ач холбогдолтой төсөл болж, боомтын хөгжлийг цогцоор нь шийдснээр 30-аас 50 сая тонн ачаа тээвэрлэх, тухайн бүс нутгийн ашигт малтмлын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэнд оруулах шинэ боломжууд бүрдэх их ажилд Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани хамт олон манлайлан оролцож байна. 10 болон зүүн босоо чиглэлийн 1700 км орчим төмөр замын бүтээн байгуулалтанд оролцогч үндэсний аж ахуй нэгжийг шалгаруулж, Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани оролцоо бүхий тусгай зориултын компаниг байгуулж, тус төслүүдийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Баруун босоо чиглэлийн Арц Сүр, Нарийн Сухад, шивээ хүрэн хүртэлх 1255 км гарan төмөр зам зүүн босоо чиглэлийн чой болсон хөөд бичигт хүртэлх 426 км орчим төмөр замыг тус зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх концессийн гэрээгээр хувийн хэмжлийн компаниуд хөрөнгө оруулалт оруулах замаар бүтээн байгуулалтуудыг хийхээр хамтарч ажиллаж байна. Ган замчдын Яруу алдар Бадартугай.